Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цуврал маань 86 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр хүн өөрөө өөртөө эзэн байж яаж хариу үйлдэл хийх боломжтой гэдгээ өөрөө сонгох тийм боломжтой талархаж байна. Та нар одоо яг энийг би ингээ ярих гэхээр нэлээд урт түүх болно. Гол нь би нэг кино үзчихлаа. Тэгсэн яг тэр кинон дээрээс миний эргээд нэг дурсан сэтрээд тэгээ сэтгэл хөдлөл бас гараад тэгээд тэрийг бодоход аль хэдийн болоод өнгөрцөн зүйлийг би зүгээр нэг сансан юм. Тэгээд тэрийг санаад би тэр үед мэдээжээр гунигтай болсон. Тэгээд янз бүрийн ийм сэтгэл хөдлөл гарч ирж тэр нэг хуучин дурсан сэтэрж ин л та. Тэгээ хамгийн гол нь одоо би яах вэ? Би яг одоо тэр чин өнгөрсөн үед болоод дуусчихсан юм. Би одоо өнөөдөр яг би энэ байгаад тэр хуучин одоо бодол тэгэд хуучин дурсамжаасаа болоод өнөөдрийг уур хуцаартай өнгөрөөх үү, эсвэл гунигтай өнгөрөөх үү гэдэг чинь миний сонголт. Яг одоо би өөрийнхөө хариу үйлдэлийг өөрөө сонгоно. Энэ хариу үйлдэлээ би яаж сонгож одоо өөрийгөө хяндаг вэ гэхээр өөрөөсөө асуулт асуудаг. Ерөөсөө 5-ын 4 ингээд. Тэгэхээр 5 минут сайхан бодоод 5 удаа уртаар амьсгаа авах ч юм уу тий. Гэ сайхан амьсгаа аваад яг одоо энэ миний амьдралд нөлөөлж байна тий. Яг одоо энэ 5 минутын дотор энэ ямар нэгэн байдлаар тий надад нөлөөлөх үү? Нөлөөлөхгүй бол энэ нэг тийм одоо сүртэй одоо тэр дурсамжийг ингээ бодоо тэр одоо уур бухимдлаа гаргаад ах тийм зүйл бол байхгүй. Магадгүй одоо хин нэгэн хүн чамайг дооглоод, шоглоод тэгээд байх юм бол бас бодох хэрэгтэй. 5 жилийн дараа энэ хүн тэ намайг дооглолоо гэд миний амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарах уу? Ямар ч өөрчлөлт гарахгүй учраас эсвэл 5 жилийн дараа тэр хүнтэй би уулзахгүй учраас энэ бол надад ямар ч хамаагүй одоо нүүр ном дээр те ялангуяа сэтгэл бичиж байгаа хүмүүс муухай үг доор бичих ч юм уу те одоо сэтгэлээр чи юу ч чадахгүй нэ тэрэ гэсэн доромжлон гутаас үг хэллгүүд байнга хэлж идэг. Гэтэл тэд нар өөрсдөө надтай 5 минут ч одоо миний найз биш 5 минут ч миний одоо амьдралыг яг 5 минут ч миний оронд байж үзээгүй хүмүүс. Тийм болохоор тэд нар юу ярьж байгаа мэдэхгүй гэсэн үг та нар тэр хүмүүсийг битгий тоо. Тэгээд тэр одоо хүн одоо дооглол шоглолоо сэтгэл бичлээгээ чи адилхан уурлах уу? Үгүй чамд сонголт байна. Чи тэд нарыг үл тоогоод би өөрөө хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд ямар хүн байх ёстой, ямар хүн байгаасаа чи өөрийгөө хүсдэг. Чи яг тэр хүн байг одоо болж болно. Тэгээд 5 жилийн дараа би хэрвээ үнэхээр амжилтанд хүрээд явъя. Үнэхээр одоо хүмүүст ингээ сайхан сэтгэл төрүүлье гэж бодож байгаа бол чи сэтгэл доор нь хариу бичээд хэрэлдээд маргалдаад авах шаардлага байхгүй. Тэднийг зүгээр л зөнд нь орхичих битгий тоо. Тэднэрт те өөрийнхөө 5 минутыг зарцуулж яснаас өөрийнхөө хүссэн зорилгодоо чи 5 минут, 5 цаг, 5 жилээ зарцуул. Тэднэрт чи цаг заваа зарцуулахад хэрэг байхгүй шүү. Ялангуяа энэ сөрөг те одоо ууралсан, доромжилсан, гутаасан, айдас гэх мэтчлэн ийм одоо эмоцуудыг за би юунаас болоод ууралж байна? Яагаад би ингэж байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд мэдчихэд за энэ би өдөржингөө ийм байх уу те? Өдөржингөө энэ зөвхөн нэг зурвасхан бодол, зурвасхан дурсамж хин нэгний хэлсэн үгийг өөрийнхөө одоо энэ сайхан өдрийг баллуулах уу те? Хэрвээ тэхгүйгээр чи өөрийнхөө ирээдүйн хүссэн зорилгодоо тий би ямар хүн болмоор байна. Би ямар амжилтанд хүрмээр байна. Би хаашаа явна? Чи гэрэлт ирээдүй урагшаагаа л хар. Тэр доошогоо орж хүмүүстэй хэрэлдэж маргалдах бол ямар ч хэрэг шаардлага байхгүй. Тэгээд хамгийн гол нь энэ 5-ын 4-ийг баримталж яваарай. 5 одоо уртаар юмсгаа авчих. 5 жилийн дараа энэ над хамаах уу? Яг энэ 5 минутын дараа би ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг чи өөрөө сонго. Хариу үйлдэлээ чи өөрөө л сонгоно. Хин нэгэнтэй чамайг муухай үг бичээх гэж хэлж байгаад одоо интернет дээр сэтгэл бичүүлээд байгаа юм биш үү? Чи өөрөө
би энэ үгийг ингээ хариулаа бичиж. Би энэ хүүхдтэй одоо хэрүүлтэн гэдэг утгаараа чи өөрөө энэ хуруугаараа интернетээр сэтгэлдээ бичиж байгаа гэсэн. Тэгэхээр чи өөрөө өөрийнхөө үйлдэлийг хянана. Чи уурлах үгүйгээ чи өөрөө мэднэ. Уйлах хүсгээ чи өөрөө шийднэ. Баяртай байхаа хэсгээ чи өөрөө шийднэ. Хамгийн гол нь чи 5 жилийн дараа хаана баймаар вэ? 50 жилийн дараа хаана баймаар вэ, тэ? 5 минутын дараах чиний хариу үйлдэл чи 5 удаа урт амьсгаа авчаад тэрийг хийл гэсэн. Энэ сонголт чанд байгаа юм шиг. За ямар ч байсан тайван амьдралыг Монголда дараа уулзлаа баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.